Манай Монгол улс орхигдож хаягдаад эзэнгүү хоосон болчихсон хэн дуртай хүссэн юм хийдэг газар болжээ. Монгол улсын маань амин зуулга болсон мал сүргээ ундаалдаг гол горих аршаан булаг нуур цөөрөн маань ширгэж хатаж хамгийн том гол мөрний маань нэг болох орхон гол маань алтны уурхайн шар хоогийг угааж улаан шараараа урсаж явахад хинч юу ч хэлэхгүй байгаа нь юутай гэрчилтэй. Монгол улсын төр засаг 2-4 гэж юм ер нь устчихсан юм уу? Усыг нууж хөрсөн дээр нь тоглож өссөн их нутгийг чинь ухад сэглэж уух усыг нь бузарлаж улаан шараар нь урсгаж байхад яагаад эс мэдсэн төр засагтай юм бэ бид чинь? Баримтыг нь гаргаж ирээд илчлээд зураг хөрөг дуу дүрстэй нийтлээд байх чинь яагаад таг дуугүй буруу хараад суучдаг төр засагтай юм бэ? Засаг гэж юу гэлдэг юм бэ? Ер нь үүнийг та бид бүгд мэднэ. Хуулийн заасныг мөрдүүлэхийн тулд хууль бус үйлдэлийг зогсоож байхын тулд эх орноо улс шиг улс иргэд олон нийтэд хүн шиг хүн байлгахын тулд цэрэг цагтаа хүчний байгууллагыг командлах эрхийг засаг дөрдөө өгдөг юм шүү дээ. Харин одоо хааваа тэр цэрэг цагтаа дөрсөг маань. Ядарсан хэдэн хүүхдийнхээ форум сурах хүчний мөнгийг олох гэж ууланд гарч самар төвжүү эргэдэг бөөнөр нь очиж буулгаж ирдэг өнөө олон цагдаа нар чинь урсгал усыг нь бохирдуулж ус мөрнийг нь ширгээж унган байгалыг нь ухад сэглэж байхад нь хаашаага цухтаад алга болчихдаг юм бэ. Тэр олон яам тамга дэд сайдууд нь өрөөндөө сууж өөрийгөө бөөцөлөх гэж сонгогддог юм уу? Байгаль орчин аялал жуулчдын сайд эрхэм хатагта оюун хорол танд хандан асууя. Монгол улсын унган байгаль орших, ис орших дээрээ тулаад байгаа нь хэн хамаарах асуудал бай. 8 дугаар сарын 23-ны өдөр та Баян зүрх дүүргийн иргэдтэй уулзаж 200 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж өгч байхдаа миний бие салбарынхаа нөхцөл байдалтай танилцаад ажиллаа эхлүүллээ. Бидэнд эдийн засгийг тогтворжуулахын зэрэгцээ байгалаа хамгаалах, байгалийн нөөцөө хаягдалгүй ашиглах шаардлага тулгарч байна хэмээн хэлсэн байх юм. Ингэж хэлсэн сайд таны нүд ийм юмыг олж харахгүй байна гэж үү? Эсбүгээс улаан шараараа эргэж буй орхон гол хатаж чирэгсэн гангануур таны яамд хамаарахгүй юм уу? Их нутгаа хайрлаж хамгаалах үүрэгтэй Монгол улсын иргэн хүний хувьд энэ талаар нэг л хатуутай хариулт авмаар байна. Та хариулахыг хичээгээрэй.